Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ ялгах ашигын тухай үзье. За, балархаа ашиг нь экшигжүүлэх, зөвлөрүүлэх, ялгах гэсэн 3 үүрэгтэй. За, үүний ялгах үүргийг нь илүү дэлгэрэнгүй үзнэ. За, балархаа ашиг дараах 4 тохиолдолд ялгах үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрийг ялгах ашиг гэж нэрлэнэ. За, хэлний гийг хоолойн гинээс ялгана. Хэлний үзүүрийн энийг хэлний үгийн энээс ялгах, үйл үгийг нэр үгнээс ялгах, оноосон нэрийг ерийн нэрнээс ялгах гэсэн 4 тохиолдол байдгийн байна. Хэлний гээ хоолойн гавьянаас ялгах нь. За, гээ үсгээр 2 авийг тэмдэглэдэг. Хэлний гээ, хоолойн гээ. За, хэлний гээ гэдэг нь ардаа эгшихгүй хэлний угаар хэлэгддэг. Хэрвээ ардаа эгшихтэй байвал А, О, У, И гэсэн 4 эгшихнээс өөр бусад эгшихүүд байна. За, жишээ үгээ харъя. Булаг, намаг, гөлөг, өсөг, сэлэг, тоног, хаг. За, тэгэхээр ардаа эгшихтэй байвал эм эгшүүд л байх нь өсөг, сэлэг гэх мэт. За, энэ бол хэлний гээтэй үг гэж үзнэ. За, харин хоолойн гээ болохоор хоолой оролцож хэлэгддэг учраас хоолойн гээ гэж нэрлэнэ. За, энэ гээ нь болохоор ардаа А, О, У гэсэн 4 эгшгийн аль нэгийг авдаг байгаа. За, тэгээ уншихдаа босго, гутал, багын, залгуур, олгуур, хаг гэх мэт ингэж уншигддаг. За, тэгэхээр ингээд хоолойн гээг хэлний гээгээс ялгаж байгаа балархаа ашиг нь ялгах ашиг болно. Балархаа ашигын хувьд яригдж байгааг анхаараарай. Тараг, тарга, уураг, уурга, хаг, хаг. Хэлний гээтэй үгийг хоолойн гээтэй үгнээс ялгахын тулд энэ А ашиг гээгийн ардгаа эгшүүд ялгах үүрэгтэй байна гэсэн үг. Ботго, унаг, урга гээгийн ардгаа А, О эгшүүд ялгах үүрэг гүйцэтгэсэн байна. За, энэхүү үгийн 1-р үеэс хойш орсон гээ үсгийн ард А, О бичих ба түүнийг хоолойн гээ авиг ялгах ашиг гэнэ. За, үгийн 1-р үед бол тооцохгүй нэ галуу гэж үгийг үзвэл 1-р үед байгаа га бол ялгах ашиг биш. Харин 1-р үеэс хойш орсон буюу 2-р үеэс хойш байгаа гээ үсгийн ард А, О байвал түүнийг ялгах ашиг гэж үзэх нэ. За, дараагийн нэг анхаарах зүйл бол хэлний гээ үсгийн дараа А, О, У эгшигтэй залгуур орсон ч хэлний гээ хэвээрээ байна. Жишээ үгийг харъя. Булаг гэж үг дээр Аас залгаад булгаас болсон. Тэгэхээр булаг гэж үг маань хэлний гээтэй үг. Аас залгуур залгахад булгаас болно. Түүнээс ш булгаас гэж уншихгүй. Тэгэхээр булгаас гэдэг үгний гээ хэлний гээ байна л гэж үзнэ. Үүнийг хоолойн гээтэй андуурч болохгүй. Тоног, тоногоос, намаг, намгаас гэх мэт үгнүүдийг сайн анзаарч хараарай. За, дараагийн тохиолдол бол хэлний үзүүрийн энэ ба хэлний үгийн энийг ялгах гэнэ. За, энэ үсгээр бас 2 авийг тэмдэглэдэг. Хэлний үзүүрийн, хэлний үгийн. Хэлний үзүүрийн энэ нь хэлний үзүүрээр хэлэгддэг. За, энэ авиа нь болохоор ардаа эгшиг ба зүйлний тэмдэгтэй байна. За, жишээ үгийг харъя. Намаг, нэмнээ, нутаг, хаана, хань гэх мэт. Эдгээр бол хэлний үзүүрийн. Хэлний үгийн энэ нь болохоор ардаа эгшихгүй хэлний угаар хэлэгддэг. Саран, өргөн, булган, хордон, ухаан гэх мэт үгсийг хэлний үгийн энэ гэж үздэг байна. За, ингээд хэлний үзүүрийн нэг хэлний үгийн энээс ялгаж бичсэн балархаа ашиг нь ялгах ашиг юм. Жишээгээ харъя. Хан, хана, тан, тан, хаан, хаана, тон, тоон гэх мэт хэлний үзүүрийн энийг хэлний үгийн энээс ялгахын тулд энэ үсгийн ард А, О эгшгүүд байна. Эдгээр нь ялгах ашиг болно.
За дараагийн тохиолдол үйл үгийг нэр үгнээс ялгах нь. Хэрвээ үйл үгийн балархай гişгийг гээвэл нэр үг болох учраас гээдэггүй бичдэг. Тэгэхээр тэр маань ялгах гişг гэсэн үг. Бүрх, малгай, тараг, бүрх гэдэг үйл үг. Энэ хоёр ялгагдж байгаа ганц зүйл бол үйл үгний гişг. Тэгэхээр үйл үгний маань гişг ялгах гişг байх нэ. Харах гэдэг амтан байна. Юмыг үзэж харах гэдэг үйл үг байна. Тэгэхээр энэ хоёрыг ялгаж байгаа гişг нь гişг. Энэ л ялгах гişг. Төрөх гэд. За эндээс ажиглавал үйл үг нь дандаа хээгэр төгсөн байна. Үйл үгийн хэгийн өмнөх балархай гişг гээхгүй гэсэн дүрэн бас байгаа. За энэ бол бас ялгах гişг. За оноос нэрийг юурийн нэрнээс ялгах нь. Оноос нэрийн төгсгөлийн гээгүүлэгчийн өмнөх балархай гişгийг гээвэл юурийн нэр болох учраас гээхгүй бичдэг. Жишээ харъя. Баатрын аав хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүжээ. Баатар гэх хүний нэр байна. Нөгөөх нь Баатар, хөдөлмөрийн Баатар гэд юурийн нэр байна. Тэгэхээр Баатрын аав гэсэн учраас Баатар гэж хүний нэрээ гээвэл хөдөлмөрийн Баатар гэд юурийн нэртэй адилхан болох учраас энэ хоёрыг ялгахын тулд оноос нэрийн балархай гişгийг гээгээгүй байна. Дархнаас ирсэн уран дархнаас хөөрг авлаа. За дархан гэд хотын нэр байна. Хэрвээ энэ хотын нэрийг ааг нь гээгээд бичвэл уран дархан хүн гэд юурийн нэр болох учраас оноос нэрийн балархай гişг гээгээгүй бичсэн байна. За ингэж ялгагддаг байх нэ. За төгсгөлд нь нэгтгэж дүгнээд харвал ялгах гişг гэж ерөөсө дараах дөрвөн тохиолдлыг санах нь байна. За гээгийн ард о гişг байвал ялгах гişг. Нуг, ботго гэж байгаа энэ үгний. За энэ үсгийн ард о гэсэн дөрвөн гişг байвал энэ үнийг ялгах гişг гэж үзэх нь. Таан, тоон, өмнө, нэмнэ. За үйл үгийн хэгийн өмнөх гişгийг ялгах гişг гэж үзнэ. Харах. Оноос нэрийн балархай гişгийг бас ялгах гişг гэж үзнэ. Баатар, намин гэх мэт. За товчхондоо ингээд ойлгож авч болно. За бичлэгээ маш анхааралтай үзээд, дахин давтан үзээд дараах дасгалыг бие дааж хийгээрэй.